За энэ хувийн орлогын албан дотор маань нөгөө нөөтийн буцаалттай бас нэлээд уялдаж байгаа. Тэгэхээр яг би зүгээр нийт нөгөө хөнгөлтийн дүнгийн харьцуулж хөдөлмөрийн өсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний одоо цалин өссийг бол 100% хөнгөлөхөөр энэ хуулийн төсөлд босгосон байна. Нөгөө талаас энэ татврын ачаал ямар дүнгээр багасж байгаа гэдгийг нөөтийн хөнгөлт болохоор буцаалтын заалт болохоор 1.8 их найдын төсөвдөр одоо ачаал ирэхээр тооцоо гарч ирсэн. Тэгэхээр энэ заалттай хүн амын орлогын албан дотортой холбоотой энэ заалт дээр ямар шиг хэмжээний хөнгөлөлт олгохоор тооцсон бэ? Энийг харьцуулж харах гэсэн. За 6 номер. Гишүүн асуултанд хариулъя. Хувийн орлогын албан татврын сарын цалингаас нь 702 мянгаыг хөдөлмөр эрхэлж байгаа хүнээс 100% хөнгөлөхөөр байгаа. За энэний жилийнх нь нийт түн бол 840. За энэ бол хувийн орлогын албан татвар бол 840 тэрбум. За энэ бол орон нутгийг буюу өөрөөр хэлбэл сум дүүргийн төсвийг бүрдүүлдэг татвар байгаа. Тэгэхээр сум дүүрэгтээ энэ хэмжээний орлого орохгүй гэхээр улсын одоо төсвөөс татаас өгнө гэсэн үг, дахиад 840 гэсэн үг. Тэгэхээр нийт дабл эффектээр буюу давхар эффектээр 1.7 их найд 1 их найд 680 тэрбум болвол байгаа. За энэ нь бол иргэдийн хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн татврын ачааллын 4%-аар бол бууруулах тооцоо гарсан байгаа. За нэмэгдсэн өртгийн албан татврын урамшууллын буцаалт бол 1.6-аас 1.8 их найдын төсвийн нөлөөтэй ийм тооцоо гарсан байна. За их төвшин гişүү тодруулъя. Баярмаа нарын гишүүд бас яг энэтэй холбоотой төстэй хуулийн төсөл өргөн барьсан байгаа. Тэгэд энэ 1% болгоё гэсэн дүн дээр ачаалттай харьцуулж үзвэл энэ нийт дүнгээр 1.7 их найдын хөнгөлөлт өгж байна. Төсөв дээр бол ачаал ирж байна гэж ойлголоо. Хэрвээ тэр нэг хүн амын орлогын албан татрыг 1% болгочвол ямар хэмжээний ачаал ирэх энэ талаар мэдээлэл өгөөч. За цангийн сайд. Их төвшин гишүүний асуултанд хариулъя. Энэ хүн амын орлогын албан татвар бол орон нутгийн татврыг бие даасан байдгийг хангахад хамгийн их ачаалал өгөх татвар байгаа. 1% болгоход 2.7 их найдаар төсөвдөр ачаал ирнэ. За дам нөлөөгөөр 5.4 болно гэж бид нар үзэж байгаа. Яа тэгэхээр орон нутгийн төсөв бүрдэхгүй болчих юм бол энийг улсын төсвөөс бид нар татвар хэлбэрээр олгож таарна. Ингээд үзэхээр энэ бол боломжгүй юм аа гэж үзэж байгаа. Ерөн зүгээр төвшин дөрөнд нөгөө та асуудаг нөөтийн татврын буцаалт дээр бид нар нэг ийм ойлголтыг авах хэрэгтэй мөлий. Бид нар нөөтийн буцаалтаас сүүлдээ юу гэж ойлгоод байна вэхээр өмнө нөгөө нэг засгийн газар оруулж ирэхдээ за иргэдийнхээ 500 хүртэлх худалдаа болт гэдэг үе шатаа бууруулах юм чинь явж байгаа худалдааны татврын буцаа олголт биш халамжийн бодлого шиг юм тайлбарлагдаад яваад байгаа байхгүй. Тэгэхээр бид нар тэрийг бас салгахгүй бол болохгүй юм байлаа шүү гэдэг танд.